манжийн их үеийн хад ч одоо монголчуудтай хот ургийн харилцаатай. Монгол хатан авдаг. За Монголын ноёд бас манжийн гүнж авдаг те. Тэр ер нь одоо цэргийн холбоотон байсан. Тэр мэн улсыг байлдахад хүртэл Монгол цэрэг бол тэргүүн шугамд явж ингэж байлдаж ирсэн байна л да. Тэгэхээр одоо энэ манж зөрчдүүд, монголчууд за одоо Түрк хэлтэй энэ улсууд бол маш их цагаас одоо энэ нутаг дээр одоо оршиж амьдарч байсан. За тэгээс соёлын талаар одоо бие биенээсээ өгч авсан, дамжуулсан, нөлөөсөн зүйл одоо маш их байдаг. Манж бичгэн хүртэл. Одоо манжийн хувьд гэхэд бичиг одоо хувцсны талаар Монголоос авсан зүйл маш их байна. Тий, одоо бид нар тэрийг манж хувцс гэдэг. Тий. За бичгийн талаар бол бүр ярилтгүй те. Одоо согдоо соролтой уугарж Монгол хүчийг 17 дугаар зууны үед манж нар аваад тэгээд дусал бинт гэдэг юм нэмээд тэгээд манж хүчийг зохиосон байдаг.